Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. За ингээд та нар аль багийн одоо тамирчтай вэ? Шууныг хаанаас ирсэн? Бусанаас ирсэн үү? Бусанаас ер нь хэдэн цаг болоод явж ирдэг? 5 цаг явсан. 5 цаг. Өглөө эрт гарсан уу? Өчигдөр шөнө өөрөөр. Өөрөөр гарсан уу? 3 цаг явсан. Аа. Тэгээ хөгжөөнд дэмжигч нартайгаа ирж амжсан уу? 18 л ирсэн. Өө за. 2 баг. Тийм үү. Одоо хэдэн багийн тамирчид нь хэдэн хүн ирсэн? Багийн тамирчид нийтдээ 14 хүн. Заминтайгаа тий? Тэгээд бус нь дэмжигчд нь ирсэн үү тий? Аргагүй хол болохоор ирж чадахгүй байна. Тэр нь одоо хэд өдөө оролцож байна? За ер нь 3 жил оролцож байна. 3 жил орол. Яг энэ болж байгаа тэмцээнд өнгөрсөн жил энэ Эвсэг Монгол холбоос нь анх тэмцээс хийжсэн. Тэгээд орж ирсэн. Шилжээ явах цомоо. Одоо энэ жил авнаа. Зөв тэр холоос ирсэн юм чинь тийм ээ? Аваад явна. Тий. Одоо энэ багийн хамт олон дотор чинь юу оюутнууд байна уу? Ер нь ингээд гэрээт ажилчид ер нь төрөл 95% нь баг ажилчтай байна. Ажилчтай байгаа юм. За яг одоогийн байдлаар тоон хэдийн харьцаатай явж байна. Танах? Манай 2 дахь орж байна. Далаар байна. Хожиж байна уу? Хожиж байна. За хожиж нэзтэй. Цаг дуусахад 10 секунд үлдсэн тооны харьцаа 17-16. Үйл багийн шүтчлээр. За. Үргэлжлэж байна. За ингээд аль одоо хотын тамирчид ирсэн байна? Суунши. Хэдэн цаг яваад ирж байна? Яг энэ Сувандаа 5. Сувандаа байдаг юм уу? За хэдэн тамирчин ирв? 10 гаруй. 10 гаруй. 2 бол болж байгаа болохоор. Бүр 2 гарч байгаа юм уу тий? Монголд 1 2. Хизээ тоглох уу? Энэний дараа тоглох. За сэтгэл ямар байна? Сайхан байна уу? Сайхан байна уу? Хэд их удаа оролцож байна? Ер нь бүх тэмцээнд орно шүү дээ. Алддаггүй шүү дээ. Тийм үү? Зөв байна. За тэгвэл шагналуудыг хэд удаа авч байна? Бас бүх тэмцээнд орно. Яа, стомондаг байна. За ингээд амжилт хүсье. За ингээд миний Монголын залуучууд хямрлаг, цоглог бивэндээ одоо хань болсон хүний нутагт хань болсон ийм сайхан залуучууд байгаад мэдээж дэлхийн анилт Монгол бахархал нэвтрүүлэг үнэхээр баяртай байна. За ингээд бид бас нэг одоо үйлчлэгээ гаргаж байгаа монголчуудад дээр хүрэлцэн очих гэж байна. Тэгэхээр эднэр маань одоо бас эднэрийнхээ сэтгэлдлийг сонсъё. За сайн байцгаана уу? Сайн байна уу? За энэ өдрийн мэндийг хүргэе. За ямар багийг дэмжиж байна? Бид нар бол дэлхийн анилт Монгол бахархал нэвтрүүлгийн явж байна. Тэгээд энэ удаа бол та бүхэн одоо ямар багийг дэмжих гэж ирв? Хараана дэмжин. Залуучууд нь тэнд тоглоод ахмадууд нь энд сууж шүү дээ. За тийм байх шиг байна тий. Гэхдээ хатуу юм хэрэгэлдэггүй зүгээр зохисны зөөлгөө ийм хэрэглээр ингээд таснараа ингээд тас сурснаар энэс миний ширээмэрээ ундаа код молоод гуцны ширээ тустай ийм. Энд дээр ингээд тохиолдсон тэгээ энэ дээр ингээд ундаагаа тавина нэг ийм үү. Мус сууцгааж энэ да. За баярлалаа. Юу хэлүүлж бичдэг яваад байгаа юм уу? За сайн байцгаана уу. За ингээд өнөөдөр монголчуудтай ямар үйлчлэгээ үзүүлэх гэж байна. Тэгээ өнөөдрийн хувьд бол ер нь хэдэн жил одоо хэддэх жилдээ их үйлчлэгээ явуулж байна. Хараад тасаг гэж байгаа газар байгаа. Жохон мөн нарлуу гар да. Харанхуй. За. Тасаг гэж байгаа газар байгаа. Тэгээ үйлчлэгээ гаргаад тийм ээ. Үйлчлэгээ гаргаад байсан уусандаа. Хоошороо хийж байгаа.
Хэд удаага ер нь гарч байна? Манай бүсгэн байгуулагдаад одоо 2 жил болж байгаа. Тийм үү. Тэгээ 2 дахь удаага ингэж гарч байгаа. Тансаг гэдэг чинь одоо би нэг явж үзсэн. Нэг яг төв гудамжаар байсан. За яах вэ? Үйлчлэгээ. За сэтгэл ямар байна? Энэ хамт олонтойгоо ингээ өнөөдрийн өнгөрөөж байгаа. Тий. Одоо мөдхөө худалдаа эхэлнэ. За ингээд усаа ингээд онгойлгодоо. Ингээ хүйтэн. Тий. Өстөө ус юм уу? Йоо за. За амжилт хүсье. Цаг дуусахад 11 секунд үлдсэн байна. Комсын тооны ярьсан 18. За ингээд ямар багийн тамирчтай? Би энэ Тэгүү Бүлс баг гэдэг энэ багийн тамирчин байна. 2 багтай ирсэн. Ивэл гээд бас ах トゥ өнөр нийлсэн, найз нөхдөд нийлсэн. 2 ийм нөхрөсөг 2 баг. Нэг нь алцгол Тэгүүгээс, нөгөөх нь Сөүлээс ирчээл тэмцээнд оролцоод байж байна. Тэгүүгээс гэхээр чинь хэдэн цагийн хооронд явж байна? 3 цаг 30-40 минут явсан баха. Хувийн унаагаараа тэгэл. Хэдүүлээ ирв? Тэгүүгийн баг маань 7-оо ирсэн, Сөүлийн баг маань 8-оо ирсэн. Хөгжөөнд дэмжигч. Хөгжөөнд дэмжигч. Манай 2 хүний маань гэрийн хүмүүс байгаа даа. Тэгээд хоолундаа ийгээд ирсэн. Тэгэл одоо ирж ийн л гэж шүү дээ. Хоолундаа үлээгээс сууж. Тэмцээн ямар байна да ер нь? Тэмцээн сайхан болж гинөө. Энд ажиллаж амьдрдаг залуучууд бид тэгэл таксим өмгийн тэмцээн болохыг л тэсэн ядан хүлээдэг. Тийм үү. Жишээлбэл тий хүлээн тэгэл энэ сар болгон тэмцээн болно. Бүх багууд энэ тэмцээх өрсөлддөг. Сайхан тоглодог залуучууд их байдаг. Спортын мастер хүртэл Солонгост байдаг шүү дээ. Одоо яг энэ багийнхан чинь оюутнууд, ажилчид гэдэг янз бүрийн янз байна. Оюутнууд байна, ажилчид байна. Манай багд жишээлбэл 45 настай ах маань хүртэл байна шүү дээ. Тийм үү. Тий. Бидэртэй адилхан тэгэл спорт хувцалт өмсөөл орчин үеийн хувцлалаар орчин үеийн спортоор хичээлэл сайхан явж байна. Нас бол тоо шүү дээ. Тий, нас бол зүгээр тоо. За тэгээд яг одоо бол тамирчид нь хэр зэрэг үр дүнтэй явж байна? Сайн явж байна. Энэ 1-р баг маань эхний тоглолтын хийцээ одоо 20-15-аар хожиж байна. Манайх болохоор 2-р баггаа явж байгаа. 2 хожоо зооноосоо гарцсан тэгэл амраал суулж байна да. За ингээд Монголынхаа ард түмэндээ найз нөхдөдөө гэр бүлдээ мэдчилгээ өгөх. За тэгээд да Монголын бүх ард түмэндээ энэ Солонгос улсад амьдарч сурч хүмүүжж байгаа бүх монголчуудаа энд бид нэг санаатай, нэг улс гээд нэг сэтгэлтэй, дэм-дэрэндээ дээс ирчэндээ хүний нутагт ажиллаж амьдардаг юм аа. Тэгээд энэ сайхан саксим өвгийн тэмцээн болохоор чинь эвсэж нэгдэж уулзаал тэгээд амьдардаг. Тэгээд энэ хэдий маань гэр бүл аав ээж ах トゥ хань ижлүүд маань санаа зовлтгүй сайн сайхан ажиллаж амьдарч байгаа. Одоо нийгэм одоо энэ ажлын байр бүх юм сайхан болцсон. Энд байгаа хүмүүс бүгд хил усаа сурцсан. Тогтоо гэр оронтой ийм сайхан амьдарч байд юм шүү. Санаа зовлтгүй. Тэгээд монголчууд маань сайн сайхан сууж байгаараа. Үргэлж санаж явдаг шүү гэ. Тэглүү яах вэ? Тэгэхээр эвсэг Монгол холбоодын энэ үйл ажиллагааг бас баяр хүргэмээр байна. Энэ сайхан олон ничгэнсэн залуучуудыг бодс уулзуулж, учруулж энэ сайхан мөчийг яг ургацын баяраар таарч байна. Тий, яг ургацын баяраар таарч байна. Энэ эвсэг Монгол холбоо гэдэг энэ суутын нэг ах хүү байт юм а. Энэ тэмцээнд одоо баг 2-3 дахь жилдээ орж ийн. Тий, суграа ах байгаа шүү дээ тий. Өөрөө ч их сайхан зөв хүмүүлтэй зөв санаатай явж байгаа хүн бол яхахгүй энэ хүн шүү. Улсын орныхаа төлөө явж байгаа хүн. За эрхэмдүүдээ бас баярлалаа. Тэгээд ажилд нь их амжилтыг хүсэн өрөөж дээр нь энэ сайхан хамт олныг бий болгож бусдтайгаа нөхөрлөж байгаад нь маш их баярлалаа дүүдээ. За сайн суугаарай. Амжилт хүсье. За ингээд сайхан зүйл сулганыг бий болгосон энэ хожил багтай хамт олноосоо одоо багийн хамт олноосоо хожсон багийн хамт олноосоо бас үгийг сонсъё. Жоохон түүхгүй очлоо гэхдээ баяртай байна. Хожил болгоо хамттай юм чи. Хожил болгоо хамт амжилт хүсье да. За хожсооны санаа бомж. Яах вэ? Сэтгэлийг харъя. Тэгээ тамирчдын сэтгэл чи тэгэл хожлоосоо л болд юм чи.
Ер нь бол хоцсонтой баяртай байна. Тэгээд ирсэн зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа. За зүхтагаад байгаа хүнийг яг бариад авах юм. Түрүүн зүхтагаад нэг жоох юм асуух гэсэн чинь зүхтагаад байсан. Тэгээ хоцсон баг сайхан байгаа юм. Оо сайхан. Чиний тэгээд сурдгүй ажилтгаа. Ажилтдаг. Ажил нь ямар байна? Хүнд байна уу? Гайгүй юм. Оо гайгүй. Ингээ хамт олонтойгоо 3 цаг хагасын зайтай ирдэг юм байна шүү дээ, тий? Тэгээд ер нь гоё байгаа үстэй угаасаа. Оо гоё шүү дээ. Ингээд хамт одоо ингээд амралтын өдөр ингээд туртай спортороо тэгээд тоглоод гоё үгүй яхаа. За ингээд бид багийн ахлагчтай Эрдэнэ сайхантайгаа уулзъя. Тэгээ Эрдэнэ сайхан маань хамт олонныхоо тухай нэгэн хэсгийг дурсна гэдэгт итгэлтэй байна. За сайн байцгаана. Энэхүү нэвтрүүлгийг үзэж байгаа монголчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээ манай баг өнөөдрийн тэмцээнд оролцохоор 280 км-ийн цаанаас зам туулж ирсэн байгаа. Тэгээд одоо сая дөнгөж шинэ тоглолт хийгээд очлоо. Тэгээ өнөөдөр амралтын өдрийг монголчуудаа сайхан өнгөрөхөөр ирсэн. Ер нь амралтын өдрүүдийг монголчууд маань маш сайхан өнгөрөөдөг юм байна. Маргааш гэхэд бас нэгэн хэсэг нь бас гадагшаага салхинд гарч хорхогоо хийж тэгээ сайхан одоо хөгжилтнэ гэсэн яриа байхын та нарын хувьд одоо яг ингээд тэмцээнээ дуусаад яа. Оо тэмцээн дуусгаад одоо холын хүмүүс аян замнаа мордон да. Тэгээ одоо Солонгосын ургацын баяр болж байгаа болохоор замын төгжээ ихтэй. Тэгээ холын хүмүүс одоо дуусчаал шууд аян замнаа мордон да. Ер нь эсрэг баг нь ямар байна? Одоо сүүлийн жилүүд Солонгост байгаа монголчуудын багуудын чансаа бол маш өөр болсон. Сүүлийн 2 жил. Тэгээ одоо энд бол муу баг гэж алгаа бүгд л адилхан тэнцөө хүчтэй байна. Жохон халуунаар жоох хэцүү байна уу? Яг хаа тэгээд дуртай юм тэгээд хаа болоос хүрэл ирлээ. Гадаад тоглоог жил болсон байна. За ингээ багийн ахлагч маань Монголд байгаа сагсан бөмбөгчд мэрэгжил нөхдүүдтэй бас өөрийнхөө нөхөд гэр бүлийнхэндээ найз нөхдөдөө мэдчилгээ өгөх. За тэгээ. За одоо Монголын өнөөгийн сагсан бөмбөгжил маш хурцтай сайхан байна. Одоо манай Монголын саяхан гэтэл одоо дэлхийн бүх чөлөөт жуудаа одоо Азийн 3-3 тэмцээнд мөнгөн медаль маш сайхан байна. Ингээ Монголынхаа сагсан бөмбөгчд болон гэр бүлийнхэндээ энэ мэндийг үргээд Азиар сайн сайхныг хүсье. За ингээд дүүдээ бас дахин бүр аваргын цолыг аваараа хэмээн үлзэгтэй ирүүлэх хүсье. За ерөөл бат оршгэ. Баярлалаа эрхэм үзэгчтэй. Бид ингээд хэсгээр нэвтрүүлэгт орж байгаа энэ тамирчдынхаа үг юуг сэтгэл юуг ингээд асууж тэднийхээ сэтгэлийн сайхныг хуваалцна гэдэгт итгэлтэй байна. За танах аль баг нь вэ? Жуан бис. Аль хотоос ирсэн? Совонд өдгөө. Совонд. Ярилцлаа гэж. Та юу хүнээс аваа? Тэргүй. Тийм ичээд. Үгүй яг чи зүгээр хүмүүсийнхээ тоог л хэлчихэлтэй. Хэдэн хүн оролцож байна? Багтоо. Тий. Баг 6 хүний бүрэлдэхүүнтэй. За дэмжиж байгаа баг нь хэдэн багцаад бол хэдэн орно. Нилээ ирэх нөө. Одоо арай эрт байна тийм ээ цаг. Тэ арай эрт байгаа. Яа. Зурагтаар гарах үедээ болох. За ингээд хоёр баг тэнцлээ. Тэгэхээр ямар баг вэ танах? Манайх Жуан гэдэг хотын PS гэдэг баг байна. Хэдүүлээ ирсэн бэ? Энэ баг тэмцээнд одоогоор долуулаа арилаа тий. Хөгжөө нэмжигч. Хөгжөө нэмжигч гэр бүлийн хүмүүс гээд найзууд гээд бүгд ирсэн тий. За хэдээр тэнцчөө? 22 тэнцээ одоо цаг 3 минутаар сунгаж байна. За хүлээж бид нэр одоохон нөгөө багаас нь бас ярилцлага. Тэр хооронд хөлсөө намдаж идэх үү? За амжилт хүсье. 22-22-оор тэнцэж байгаа шүү. Баг ер нь ямар байна? Сайн тоглож байна. Багууд хүчтэй багууд. Аха. Хүчтэй багууд байна уу? Нодлон бас орсон уу та нар? Өнгөрсөн жил энэ тэмцээнд ороогүй. Энэ жил анх орсон. Тий. Өөр тэмцээнүүдэд орж байгаа. Тогтмол тий. Энэ тэмцээнд тий. Гэр бүлийнх нь бас ирсэн байгаа юу? Энд үү? Үгүй. Хол болохоор. Хол болохоор хэдүүлсэн ирсэн. Манай найзууд л ирсэн. Тийм үү. За багт нь амжилт хүсье. Баярлалаа. Бусад багуудаа ч гэсэн амжилт хүсье. Тэгэлгүй яхаа. За ингээд хоёр тэнцсэн баг өрсөлдөж байна. Ничээ болоод байгаа юм да.
Хожсон багт баяр хүргэе. Тэгээ хит хитийн харьцаатай хожуудаа хаанаас ирсэн? Сөүл хотын Есбаг яхан тэгээд бид хаг шиг тоглолтонд ингээд шалгараал бай. Одоогийн байдлаар хожчихвол. Ямар багтаа тоглоо сая? Энэ бас нэг сөүл маань Солонгос тэгээд сурч ажиллаж өдөр найз нартайгаа тоглох шиг боллоо. Тийм, тэмцээн гэлээхдээ бас найз нарын донд жоохон маргаа үслээ штэ. Гэхдээ тоглоом л юм чинь. Харин тийм тэгээд талбай дээр хэрд өрсөлдөгч нар ч гэсэн тэгээд буугаад бүгд найзууд хэвээр тийм ээ. Тэгэхээр энэ хол зориод ирэхэд одоо хэд жилдээ тоглож байна? Солонгост бол ер нь 6-7 дахь жилдээ сагсан бөмбөгийн тэмцээнд. Энэ тэмцээнд одоо ингээ 2 дахь жилдээ болж байгаа. Тэгээ 2 дахь ер нь удаа дараалал ингээд байнга шагналт байранд ингээд бид. Нодлон ямар шагналт байна? Нодлон ингээд бас сая шагналт байранд шалгарч лээсэн. Хэдүүлээ ирсэн ер нь? Ер нь манай баг нэг 9 хүний бүрэлдэхүүнтэй одоо нэг 7 он ирсэн. Гэр бүл нь бас ирсэн байна тий? Гэр бүлийнхэнтэйгээ цог тэгээд баяр амралтаа зөв зөвхөн өнгөрүүлээ тэгээд сагсан бөмбөөр очил. Одоо 20 хугацаанд 15 онд багтаад бас нэг тэмцээн юм байна уу? Зөндөө ер нь сүүлийн үед харьцангуй их болж байна. Тэгээд сагсан бөмбөх дуртай хүмүүс ч их болж байгаа шиг байна. Тэгээд бид бүхэн тэгээд цааштай ингээд амжилттай оролцохыг хичээж байна. Тэгээ сая бол одоо тэмцээндээ ялцгаад амралтын байдалтай ишээ тийшээ явчих шиг байна те. Тэгээд одоо энэ ганцаараа даван туулж байна. Харин тэг шиг л бол. За. Эр хүн зоригтой бол чон. Харин. За ерөөл бат оршуултгаа дахиад ялаараа. Тэ? Тань ч гэсэн ингээд амжилт хүсье. За баярлалаа. Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений ам бүгдээдсийн сүнс байдаг. Тэнгэрт иргэх шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шүн өлөн санах нууц байдаг. Энэ замдаа хөдлөе дөө. Суванах тий? Бусан штэ. Бусан тий, бусан. Хамгийн хулаас. Хөөш бусан ч нөгөө юу далаатай ч юм уу? Тэвэндээ байдаг. Мөн тий? Нөгөө гоё юм чулуун молуутай далаа. Тэгээ хажууд нь нөгөө чамон юу лээ? Бүр наашаа. Энд ч чаван гэдэг тий. За. За ингээд хамгийн холоос ирсэн залуучуудтайгаа үтэлт хийх гэж байна. Мэдээж хэрэг аливаа нэг зүйл ирээд буцаад яваад бариад гэдэг ингээд олон үйл явдал явдаг. Тэгэхээр энэ хүртэл ирсэн 5 цаг ирж байгаа лөө. Тийм 5 цаг. Тийм 5 цаг яваад үүрээр яваад ирсэн энэ сайхан залуучуудтайгаа бас би ч гэсэн бас үтэлт хиймээр байна. Яг гэвэл энэ үнэхээр энэ цоглог сайхан хямрлаг монголчууд ч бид нар чинь. За ингээд та бүхнийхээ сэтгэлдлийг хуваалцъя. За баярлалаа. Ямарсан юм Эвсэг Монгол холбоод ямарсан баярлалаа. Сайхан тэмцээн зохион байгуулад нэг өдрийг монголчуудаараа сонирхолтой өнгөрүүлээ. Тэмцээн болсон хань нэг нь хожиж нэг нь хожигддаг. Тийм болгоо өндөр жоо одгоо байлаа. Зүгээр. Тэрэнд бол санаа зовх юм. Ямарсан сайхан тоглолоо. Цагийг сайхан өнгөрүүлцгээлээ. Сэтгэл бол маш өндөр байна. За. Ингээд ээлж жирэн тэгээд найз нөхөддөө дэлхийгээр тараад миний энэ нэвтрүүлгийг явдаг учраас тэнд хаач байсан тэр олон найз нар байгаа штэ. Тэр бүгдтэй мэдчилгээ өгөө. Мэдчилгээ юу. За бүх монголчуудаа л мэдчилгээ өгье да. Мөн аав ээжтэй хайртай шүү гэж хэлээ. За гिचэнд. За сайн байна уу? За. Маа бид нар ингээд нутгийн нэр угалсан залуучууд байна. Шоу гэдэг нэртэй Шоун Бобрын залуучууд. Улсанаас 5 цаг бараг 6 цаг яваад одоо ботхтой нэлээд олон цаг явнаа төгжрээд тий. Тэмцээнд оролцоод маш амжилттай оролцоод яг дайггүй тоглолоо. Тэгээд тэмцээн зохион байгуулсан Эвсэг Монгол холбоо хамт олонд бүгдээр нь баярлалаа. Нэг өдрийг амралтын нэг өдрийг сайхан уур амьсгалтай найз нөхдөдтэй хамт олон сайхан монголчуудтай хамт сайхан өнгөрөөлөө. Машинтайгаа ирсэн биш. Тийм бид нар ингээд бөөнөрөө болохоор тэгээд автобус өслөөд тэгээд шүнжэнгөө яваад өөрөөр ирээд тоглолцоод одоо буцаал шүнжэнгөө яваад харин да. За
За хямрлаг монголчуудаа зоригтой байгаараа наашраарай. Өнөөдөр ингэ тэмцээнд орсон үнэхээр сайхан байна монголчуудаа хооронд солонгос улсад амьдарч байгаа монголчуудын хооронд тэмцээн болж байна. Тэгээд яг хүссэн хэмжээндээ яг амжилт гаргаж арай л амжсангүй тэгээд. Хөөе тэр бол ерөөсөө тоглоо. Бөмбөг бөөрхий тэгээд дараа нэг өдөр одоо тэгээд амжилтаа ахиулна. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Мөн танаа телевизийн хамт олонноос ажил өндөр амжилт хүсье. Их гоё нэвтрүүлэг хийж байна. Тэгээд бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За тэглгүй яг ийм л зоригтой байх хэрэгтэй. Али хэн зоригтой вэ? Яг би зоригтой вэ гэж байгаа гэхээр одоо ингээд мэдээж хүний хамаагүй хүний нутагт эр хүн гэдэг чинь энэ олноороо ирсэн эр хүмүүсээ би мөгийн их чинь миний хүүхд шиг хүүхд байна, дүү шиг дүүнэр байна. Надаа үнэхээр сэтгэлийн хайр хүрч байна. Яг тэгвэл эдгээр чинь энэ холоос зориглоод энэ олон хамт олон дээр хүрэлцэн ирж гин гэдэг л бол миний Монголын бахархал. За санацхан. Тэгээ 9 Монголоос зохион байгуулж байгаа тийм сагсан өмнөд сонирж орчлоо. Тэгээд яхаа Оюутнууд хэд ирвэ энэ дотор? Оюутнууд нэг 3 4 л байгаа хаа. Барыг хэн ажилтдаг хүмүүс л байгаа л тий. Гэрээт ажиллахтаас ирсэн үү? Тийм гэрээт ер нь гэрээт ажил голцоо их байгаа л да тий. Аха. Одоо тэгээд гэр бүлдээ сайхан мэдчилгээ өгөхөд бол одоо манай нэвтрүүлгийн үе хаалга ерөөсөө нээлттэй байна. Тий ажиллаа игээ тэгээд хурдан гэртээ очноо л гэж л да. Хизээ харих юм бэ? Одоо болоог ганц 2 жил олноо. Тий ямар. Гэрээ санаж гин үү? Гайгүй би сайн нэг яваад нэг 2 сарын өмнө авчиж тарсаар. Гэрээнийхээ ерөөсө гэрлүүгээ харьчаад байдаг болохоор бас гайгүй. Тийм гайгүй. Тэгээд нөгөө хідмэн болохоор үзээ тий. За яах вэ? Тийм л байдаг. За хичээд үз. За байна уу. За явж ирсэн үү та. За ингээд Эвсэг Монгол холбооны зохион байгуулсан энэ хүү сайхан тэмцээнд ургацсан баяраар 2 багаараа босоо хотоос ирж оролцлоо. Тэ сайхан амжилттай оролцлоо. Тэгээд энэ сайхан өдөр та Монгол эх орносоо бид бүхнийг зориод ирсэн. За танаа телевизэн Монгол бахархал телевизэн хамт олонд болон мөг эгчтэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би бусаанд очсон. Тэгээ надад юу сэтгэл төрсөн гэхээр миний хөө нөгөө чануунд манай би чинь 3 бандтай хүн шүү дээ. Тэгээ гуруулаа энд сургууль өгсөн. Тэгээд одоо Канадад ингээд олон газар байгаа л да. Гэлээхдээ нөгөө яг бусаанд руу авчихсан байхгүй юу? Далаа яриг. Нөгөөний гоё ийм хаттай ч юм уу? Хэвэндээ юу? Сонин ийм гоё хаттай. Тийм үү? Хэвэндээ тий. Хамгийн одоо солонгосын урдлын захын хот шүү дээ. Тийм зүг. Тэгээд энэ чинь яг нөгөө аялал жуулчлалын бүр хот юм шиг байсан. Мөн. Яг тэгвэл тэр байна шүү дээ. Үнэхээр гоё хотод байдаг юм байна шүү. Та нар одоо далаа руугаа очиод амарчдаг. Тий. Ойрхон л доо 20-30 км явал зуны сайх хөлрөлтөө бол. Хэдэн гэр бүл нь ирвэ? Гэр бүлээс нь за ингээл чи 3 4 гэр бүл юм уу да? 4 5 гэр бүл ч юм уу те. Тэ яг найз зөвхтүүдтэй эхнэрүүдтэй хүмүүс нь л тус тустай ганц бие хүмүүс нь 3 4-өрөө нийлээд тэгээд хамтдаа байдаг. Ганц. Тэгээ ер нь хараа байрандаа хідүүлээ байдгийг. Одоо ажиллаа хийхдээ нэг үйлдвэрт ингээ бүгдээрээ байдаг юм уу? Зүгээр ингээд нөгөө тус тустай өрөөд юм. За бидний хувьд бол яг тий нэг юм том сонгоо хаятай гээд нэг том үйлдвэрт ажилладаг л да. Тийм бөөнөр хамтдаа тий. Ямар гоё юм. Тий. Тэгээ 3 4-өрөө одоо байр түрээслээд амьдардаг да. Тий. Бусан улсаан гэд 2 хотын юм байна тийм ээ. Голд байгаа, голд нь байгаа энэ сайхан хямрлаг залуучуудаа аян замд нь ерөөл айлдан мөгийгч нь Тэнгэрлэг монголчуудаа ямар л ерөөл вэ, ямар л хямрлаг одоо эр хүн ямар хямртай байх ёстой юм. Энэ бүхний хамгийн сайхан ерөөлийг мөгийгч нь чин сэтгэлээсээ дэвшүүлэхийн гадна миний Монголын ард түмэн аав нь, ээж нь, ах нь, эгч нь хайртай болгоно нь хараад байж байгаа учраас та бүхнийгээ би тэр хүмүүсийнхаа мэлмийн үг мялаад сэтгэл үг мялаад захыг захиалж болж байна. Ер нь хараа жавхлан ингээл дуулахын сайхан гэлээ ихтэй нөгөө Монгол ирийн бас хямар Монгол ирийн нөгөө сэтгэлийн өчл байдаг. Энд нь л өчөөд байгаа юм шүү дээ. Монгол эх орноо сайхан болгохынс ингээл өөрөө зүтгээл байдаг. Тэрнээс дуугаараа бол алдаршаал яваад байгаа шүү дээ. Байгаа тийм болохоор аль болох их нутгаагаа хөгжилтэй тэгээ гоё очих сайхан байхыг хүсэж байгаа. Тийм болохоор өөрчлөлт хийхийг хүсэж байгаа. Тийм болохоор тийм хүнийг айгүй мэдээж дэмжин зүйтэй залуучууд хүмүүс. Тийм болохоор сайхангаа сонгоод. Тэгвэл жавхлан
чамд бол маш их одоо хантай энэ олон залуучууд Солонгост байгаа, Бусанд байгаа энэ олон залуучууд байгаа юм байна шүү. Чи хантай байна шүү. Чи ганцаардаад байна гэд нэг дуу зохиоцсон байсан үгүй юм байна шүү. Хилийн чандад бол чамайг тэр чигээрээ бас хүлээн зөвшөөрдөг юм байна шүү. Эрхэм дууч бас ингээд бас бодгийн хүсдгийн тэгээд энэ гавьяа жүжигчин жавхлаа ах шиг маань те урлаг спортын од болсон олонний бас сэтгэлийг хураасан хүмүүс маань одоо нэгдээд их орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө за иргэд бид залуучууд бид юу их өстой яах вэ гэх үү те тэр тал дээр сайхан нэгдээд өрөөлээд өгвөл бид бүхэн ч бас дэмжин шүү. Тэ. За ингээ бусдын төлөөлөд мөгийг чинь дүнрээ нэг өмсчи. За. Энэ замдаа сайн яваарай. За энэ замдаа сайн яваарай. За. Миний сэтгэл хөдлөж байна. Үнэхээр хүний нутагт энэ сайхан нэвтрүүлгийг хийж байгаа ч гэсэн би ээж хүн штэ. Би эмэгтэй хүн штэ. Тийм учраас энэ хэдийнхаа хямралаг сайхан сэтгэл, сайхан нүдийг хараад би баясаж байна. Миний сэтгэл хөдлөж байна хэрхэн үзэгчтэй. Яг үүнтэй адилхан таач гэсэн нэгийг бодож байгаа бах. Ер нь миний бодлоор эд бүгдийнхээ ажил, амьдрал, сурлагт нь өндөр амжилт хүсхийн зэрэгцээ эдмэн ажилда ямар их шаргуу байдгүй, ямар их хөдөлмөрийг хийдгүй, яаж би энэ хаяа өвдсөн ч гэсэн өөрийгөө удаж, эх орноо удаж бусад орноос ялгаагүй. Гэхдээ энэ бусад орноос бүр хамгийн том ялгаатай нь юу гэхээр хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж байгаа энэ сайхан залуучуудаа ирээдүйд нь хүссэн хүсэл болгонд нь эх орн сайхан байгаасаа гэж бодсон бодол болгонд нь өвдөгш ногоон зүлэг мэт сайхан ногоорсон байгаль, ногоорсон сэтгэл, одоо хүний сайхан сэтгэл ногоорсон гэдэг шиг юу гэхээр зуны сайхан үйлрэл хүнд ямар сайхан санагддаг вүлээ. Энэ болгоныг аян замын ерөн мөгийгч нь бэлэгшэн та бүхэндээ хүслийн дээдэр хүсээрээ сайхан идэр насандаа их орондоо ирээрээ их зүйлийг бүтээгээд ирээрээ хэмээн би та нартай хүсэж байна. Баярлалаа. Бүгд найрамдах Солонгос улсад суугаа элэг нэгт эрхэм монголчуудаа аз бүр номын их дэлгүүрийн зүгээс энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна. Дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэгтээ бид 2009 оноос эхлэн хамтран ажилласаар өдийг хүрлээ. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан номын дээж суулсан аз бүр номын их дэлгүүрээс та бүхэндээ өргөн барьж байгаа бүтээлийг дэлхийн анирт Монгол бахархал маань түүхчээлэн хүргэхэд баяртай байна. Та бүхэн цаашид бидэнтэй хамтран ажиллаарай. Баярлалаа. Сайхан намарч байна уу? Оо сайхан зүс. Сайхан намарч байна. Та сайхан зүс, сайхан намарч байна. За эрхэм үзэгчтэй. Бид бас энэ өдөрлөгтөр нэгэн Монгол залуутайгаа баггүй ярилцлагыг өрнүүлэе гэж бодож байна. Тэгэхээр аль нутгийн хүүлээ, овг нэр нь аав нь юу хийдгүү, ээж нь ямар ажил хийдгүү, гэр бүл нь хаана байдгүй. Намбарын бат хоёр Баянгор аймгийн Заг сумын яриад ээж дүүрт одоо гарсан гүшүүн байгаа. Аав бол 2005 онд өнгөрсөн. Эхнэр хүүхэд дараханд 2 хүүхэдтэй, хүүхэн банд 2-тэй. Айлын хэд хүүхэд вэ? Айлын 2 дахь үндэ. 2 дахь нь үү? 2 дахь нь ингээд хүний нутагт дээрх ах нь хаана вэ? Дарханд одоо ээжтэй цог амьдарч байгаа. Ээжтэйгээ хантай байгаа юм дээ, тийм ээ. Тэгэхээр хүний нутагт ингээд ажиллаад амьдарч байхад хэдэн жил болов одоо ямар ажил хийж байна? Солонгос 2005 онд ирсэн гэрээгээр ирсэн 6 жил гэрээгээр ажиллаад дараа нь одоо харлага 3 жил 2 жил гарсан болж байгаа. Харлаад гэж тий хойлоосаар. Хойлоосаар одоо болохгүй гэж ярьдаг. Тэгээд нам тайван ер нь мэдээч хэрэг арих уухгүй одоо янз бүрийн хэрэг төвөгт орохгүй болохоор тухайн хүний нутаг тэгж их төнхөөд байдгүй шүү дээ. Тийм үү. Тэгээ одоо тэр үйлдвэртээ бас үйлдвэртээ 10 жил ажиллаж байгаа. Гягнуурч хийдэг. Гэрээр ажиллаж байсан үйлдвэртэй л одоо үргэлжлүүлээ. Үргэлжлүүлэл 10 жил нэг үйлдвэрт ажиллаж байгаа бас яг. Үгүй айгүй мундаг нэртэй учраас ингээ үргэлжлүүлээ тийм ээ. Гагнуурт ихтэй айгүй хүнд шүү дээ. Нэсээ Солонгосын гагнуур гайгүй. Монголч одоо электрод нийтнээс нь шотын гагнуур гэдэг бас арай өөр ингээ дамартаа усгүйгээ явчихдаг. Тэр бас хурдан ажил бүтдэг гардаг.
электоратыг бол Монгол гэхдээ сүүлийн ганц нэг орж байгаа сурах гарч ийл одоо яг. Сургуульд нь сурсан уу? Энэ сургууль зөв амьдралдаар л сурах шүү дээ. Амьдралдаар л ажиллаа хийж байгаа л анхлаад юу ч мэддэг хүүхд иржээс одоо бол үйлдвэртөө бүгдийг бас одоо хийн мандран одоо үндсэндээ яг одоо ингэж нэг Монгол одоо баг одоо 6 аваа томьёо өрөөд одоо энэ чимэрхүү юм мандраа гэдэг тэрээс 6 хараад өөрөө хийгээд явчихна. Яг уу. Манай хүү бас яг энэ ойролцоо хотод бас яг гэрээгээр ажиллаж байхдаа усан онгоцны үйлдвэрт гагнуурчи хийдэг байсан. Тэгээд аяг хүнд мөртлөө өөр аягүй дуртай. Тэгээ их юмыг мэдэж авч тэгээд сурчаасаа яг тэрний л нэг хэсэг шүү дээ тийм ээ. Ер нь одоо Солонгост 20 жил болчлоо гэж шүү дээ тий. 10 жил тий 10 жил бол 10 жил болчлоо гэж энэ хугацаанд ер нь гэр орно их санаж байна уу? Гэрээнд багч яг жилдээ зарим жил 2 удаа явцдаг. Жилд хамгийн сүүлд ч одоо 2000 одоо 5 хоногоос 3 жил гарч ирсэн. 2001 онд гэрээ дууссан юм да. Тэр үед хамгийн сүүлд гэрээс 3 сар байж байгаа тэрс агуу хөгтөө. Тэрнээс хойш уулзааг нэг 2 жил гараад болж байна л да. Яг өдрөөр интернетээр ороод тариас хараад би нэг хараад нэг ярьцдаг болохоор бол яг одоо ч юм сөгдсөн байна бас. Анхтад орж явах тийм байгаагүй 2005 онд ч одоо бол бүх юм нээлттэй шөлөөтэй болцсон. Ямар ч байсан интернетээр ороод биенийхэн төрсийг харж чана ярьж чин тэр чин бас сэтгэл тайвширч тийм яг хөө. Тэгээ тэрүүн дээр уушаал хүнч ажиллаж байна да. Би одоо нэг их юм асуух гал байн микээ өөрлөгөө ингээл нэг асуултаа явах гал ингээл яарад байна. Энэний нэгэн хэсэг нь юу гэхээр мэдээж хэрэг сая аав маань нэг 2-3 жил гэсэн үү те? Хэдэн жилийн өмнө өнгөрсөн бэ? 2000 ирсэн хойч нөө. Монголд байж байхдаа өнгөрсөн. Монгол. Тэгээд аав өнгөрөөл тэр жил нь нааш орж ирсэн дээ. Тийм ээ. Ээжтэйгээ одоо ээж нь юу гэж захиж байна да? Одоо хурд ирэл гэдэг юм даа мөн ээж яг хаа тэгэл. Тэгээд одоо бас өндөө бас өөрөө одоо 60 70 гарч байна уу да. Нэлээд настай. Жогон байна тийм ээ. Хурдан ирмэний хөл гэж байна уу тийм ээ. Их нутгийнхаа одоо өөрийнхөө одоо Баян хонгор нутгийнхаа тухай ч юм уу, аавынхаа тухай, ээжийнхаа тухай жоохон дурсахгүй юу. Мэдээж аав нь юу гэж хэлжсэн яг тэр дараа нь явсан байж шүү дээ тий. Одоо яг нутагтаа ч яг бас бид нар чинь дөрөв чинь хөдөө очиж нөгөө бас тэр мал үтэй байсан. Тэгэл очивол өөр бага явдал болох нэг эмээ өвгөл очиж хань хариулна, тугалд явна. Ямар сан дээр үсч бас та. Зунч нь бид нар шайрыг тараг уугаал хүүхд болохоор ч одоо тэгж байсан. Тэрний гүрч юм уу, тэрний гавьяа ч юм өнөөдөр хүний хадар ирээд хамраа ханаад бараг хөрж үтсэнгүү бас яг өвөөмгийн гүрч байх. Аав маавын одоо тэр хөдөө очиж хоньны араас гүрч хөлзөцсөн. Чиргэндээ өргөж усан баг насандаа. Тэр бүгдний ач гавьяа байгаа гэж боддоо шүү дээ өнөөдөр өвөөмгийн. Аав нь ер нь юу гэж захижсэн юм бэ? Та миний аавтай яг тэгэл хүн болгоно л одоо баг юм уу зэрэгт явах гэж яг манай аав чинь. Миний хөл олонний дунд аав хүүхдүүдтэй их юм сураад ирэл гэжсэн. Хүний нутагт ер нь байхад тэгээд аавынхаа ингээд аав нь их сэтгэлийн үгээр ингээд мэдээж нүдэнд нь харагдаад их зүйлийг одоо ингээд хилээд байх юм уу? Санаанд чи ер нь юу орж байгаа юм? Гоё хавтаа турсан. Аа нэг ядарсан үед үү? Ямар үед аав нь нэг их бодод ээж нь удаа. Гоё хав сэтгэл нэг 50% ядарсан үед яаж орно шиг байх уу? Сэтгэл нэг 50% ч юм нэг бодох юм зөвдөнд ч юм унтчих юм тийм байгаар орж ирнэ л дээ яг уу. За ханиа хэрэг зэрхэн санаж байна. Хандаа ер нь юу захиж байна? Яг нэг үгээр хэлэхэд бас үг хатууч үнэн зарим нэгэн амьдрал бол холтчоор салалт бий болж байна. Инхээр амьдрал ер нь холдоод байгаа мэтэл санагддгийн. Чиний хувьд бол сайн байна. 10 жил хантайгаа ингэж байгаад байж гэнэ гэдэг чинь бас сайн байна шүү. Бас тэнцэж ажлыг ингэ үж яхад нь бас ханийн хүч байлгүй л хоёр хүүхдээ хараад өдөө зэрэгтэй болгоод сургууль хүргэж जैन баг багт нь аял иржсэн 2005 онд. Нэрчгээд уурлахгүй байна уу? Уурлах гэж яг удаа амьдралын шаардлагаар шээ. Яаж болохгүй одоо хоёр талд ингээл. Яаж игээд нэг хүрээ дээрэж гэдэггүй байна уу? Одоо яг урд нэг яваад очижсэн 3 жил очиаг болохоор одоо
хурдан ирээчэл гэж байгаа байхгүй юу. Нэхэл байгаа. Тэгээд Арга өөрөө хэцүү байгаа хэ ганцаараа бас тийм. хүүхдүүд бас том болж байгаа бас. Манай том өх одоо энэ жил 12 дугаар анги төгснө. Хүүхдүүдээ санаж гин үү? За саналгүй явах вэ? Сэтгэлдээ мөгдөл санжил явна. Хаяа урагдах өдөр байдаг. Бодох юм чих гардаг гэдэг яг. Тэр хүүхдийг төвчээл өнөөдөр яах ч ирлээч гэдэг зорилгодоо өөрөө умартаж болохгүй. Тэгж л боддог би. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж тэгээ хурдхан шиг хараарэ. Тэр ч л өстө сэтгэлдээ бодож байгаа хөх чинь гэж үү. Тэгэл архийг л бодож байгаа. Тэгэл ямар ч яасан л эх орондоо очих нь бол тодорхой гэ. За. Ястай зөв. За амжилт хүсье. За. За баярлалаа. За ингээд бид олон сайхан залуучуудаас олон сайхан бүсгүйчүүдэд нэгсээ сэтгэлийн үгийг сонслоо. Ингээд бодол болгоны цаана санаашрал, бодол болгоны цаана бодлого болгоны цаана амьдрал мөрөөдөл байдаг. Тэгэхээр энэ болгондоо хүрч эх орондоо хурдан түргэн ирээсэ хэмээн хүсэж байна. Нэвтрүүлэг үргэлжлэж байна. Эрхэм үзэгчтэй. Эцгийн шимэгтэй тэгэсээ цэнгэлийн хавар альчлах хат морнгол дугадууч мансар дэгни мишэдгэ
Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэргэл сартай шин нулимс санах ууц байдаг.